намайг Сэлэнгэ гэдэг зүүмэл урлагийн төвийг одоо өсгөн байгуулад одоо 22 дахь жилдээ явж байна. Анх эхлээд бол ерөнхийдөө нөгөө подол буюу одоо тийм нөгөө хонголд эхлээд эхэлсэн байгаа. Зүүмэл урлагчнууд ингээ харахад бас нэлээд амархан байгаа боловч маш их ажиллагаатай. Зүүмэл даван урлагийн төв байгуулах үрийг түүний сэтгэлд 20 гаруй жилийн өмнө Японы сайн үндэстнүүд тарьж байсан бол Америкт суралцаж байхдаа ажил хэрэг болгох шийдвэрээ эргэлт буцалтгүй гаргасан гэдгээ. Мэдээж шинэ ажил эхлэхэд амар байгаагүй. Мэргэжлийн багш урьж авчрах нь хүртэл том сорилт байсан гинэ. Том экспертүүдэд шууд төлөх мөнгө байхгүй учраас Монгол орноо тойрон аялуулах амлалт өгч анхны сургалтаа хийснээс хойш 4500 гаруй эмэгтэйг зүүмэл урлалд сургасан байна. Тэр үед яг энэ хавар байсан. Тэгээ хавар маш их салхитай одоо яг энэ үед л дээ тий. Тэгээд салхитай байж байгаа найзтайгаа алхаад ингээ явж байсан чинь маш их олон хэмжээний ийм өөдсүүд ингээд хог шиг ингээд нисчидэг нэг хавар болохоор нөгөө санаагаа бодож байгаа хгүй тэрийг метрээр нь тэгж үнтэй авч яхаа оронд тэр өөзийг ашиглавал аюу зүгээр юм байна да гэж бодоод тэгээд ерөнхийдөө тэрийг маш их гоё өнгөтэй байсан. Тэгээд тэрийг хийгээд үзэхэд бас нөгөө бас их хэцүү байсан. Яа тэгэхээр би бол зүгээр хар ухаанаар л бодож байгаа шүү дээ. Тэр чинь тэр үед чинь бол интернет тэр сошиал юм ерөөсөө байхгүй сэтгүүл эсвэл одоо юу гэдгийг тэр нөгөө онлайн юугаар яг багшаараа заалгах тийм боломжтой байсан. Тэгэл за ер нь бол юу юм байна гэж бодоод тэгэл төлөвлөгөө гаргаад ер нь Японотойгоо уулзаад тий би ч бас Японд сурж исэн. Тэгээд ер нь бол нэг иймэрхүү бас боломжтой юм байна. Тэгээд та дэмжих үү гэх. Тэгээд биднэрт нэг юм гар ойдлын машин тэгээд подолд одоо тий одоо юу нэг 5 ойдлын машинтай тэгээд нэг манай яг гэрийн доор байдаг тэр нэг бодолтой бид нар тэрийгэ зохицуулаад тэрийгэ бүх юм цэвэрлээд тэгээд нэг өрөөнөөс эхэлж илаа. Энэ даун бол үнэтэй юм байна. Тэгээд үйлдвэрийн одоо хаягдлууд одоо ялангуяа тэр үед чинь Тэмүүжин менч гэсэн өөцнүүд аяг гардаг байсан. Тэгээд тэр чинь өөрснөө нэг бараг 4-5 жил болоод тэр чинь зогссон шүү дээ. Тэгээд тэр зогсонгууд нь бид нар одоо юугаар хийвэл зүгээр вэ гэж бодоод бас төлөвлөгөө гаргаад одоо тэгээд тэр би план нь болохоор юу байсан бэ гэхээр тэр манай Монгол үндэснийхээ энэ сайхан торгыг те торгоны өөзийг те ингэж хэрэггүй болж байгаа юмыг ашиглаад апсайклинг буюу дахин боловсруулалт хийгээд тэгээд ийм гайхамшигтай Монгол урханыг одоо гаргасан Монгол өв соёлыг харуулсан тийм бүтээлүүдийг хийж үзье гэж бодвол тэгэл одоо нийтдээ 200 гаруй төрлийн бүтээл гардаг онцлогтой байгаа тий. Ганц хүн айлуулдаггүй, ганц мод гал болдоггүй гэдэг. Яг энэ мөн чанар зүүмэл урлагийн философи юм а. Эв нэгдэл хамтын хөдөлмөрөөр гайхамшигт урлагийг тэд бүтээж байна. Гэтэл бол 22 эмэгтэй байгаа. Тэн дотроо бол ерөнхийдийнх нь бол хөгжлийн бэрхшээлтэй өөр толгойсон эсвэл олон хүүхэдтэй ажил олох бэрхшээлтэй тийм эмэгтэйчүүд байдаг. Маш их ууггүй тэгээд олон жил ажилласан хүмүүс байгаа. Тэгээд яг хуу манай өөрөө ийм жижигхэн урлан л та тэгээд ихэнх нь бол ер нь гэрээрээ ажиллаа болгодог. Бид нар бол энэ чинь ингээд нөгөө багийн ажиллагаагаар ажилладаг гэж хэлж болно. Тэгээд гол юм нь болохоор манад дээр ажилласнараа бол бас хамт олонсож юм те ингээд гэртээ зүгээр за суухгүй те бас нэг хамт олон бас байна гэд бид нар ч бас нэг 7 хоногт нэг удаа ч юм уу заримдаа бараг өдөр болгон хэм ажилдаг. Тэгээд энэ урлагч нь өөрөө одоо ингээд зүүж штэ. Тэгэхээр яг уу анхлаад яг нөгөө англиар болохоор piecing гэж ярьдаг байхгүй. Тэгээ тэрийг зүүн гэдэг чинь одоо ингээд нэг баг бүрдэж нийлүүлж ийж юм болж байна гэдэг шиг адилхан. Манай одоо энэ сайхан уран бүсгүүчүүд маань энэ бол энэ зүүмэл урлагч нь бас нэлээд чангал да нэлээд хэцүү бас нэлээд ууггүй хүн тэгээд ийм сайхан сэтгэлтэй хүн байж ижил энийг бол хийдэг байхгүй тий. Тэгэхээр манай эмэгтэйчүүд маань яг энэ сайхан гайхамшигыг энэ зүүмэл урлагийг тий энэ даавууг ингэж уралдаг шиг адилхан хамт нийлж ийж энэ одоо 21 жил одоо 22 дахь жил дээрээ одоо ингэж хамт ингэж байж ийж энэ ийм сайхан одоо урлагийг одоо маш их одоо мэдээж энэ 20 хэдэн жилийн хугацаанд бол бэрхшээл те одоо амжилт бүх л юмыг одоо даван туулж иж одоо энэ төвшөнд одоо хүрсэн гэж ойлгож байна. Энэ одоо манай бүтээлүүд маань одоо маш их гар ажиллагаа нь одоо их олон байдаг. Тэгээд түрүүн хэлснээр бол ерөнхийдөө манай бүтээлүүд маань бол нэг бүтээл дээр за дор хаяж нэг 3 хүн ордог. Тэгээд тэгжиж манай бүтээл маань гардаг гэдгээр онцлогтой. Чинь одоо энэ бол яг нэг 100% гараар байсан. Манай Монгол ахуйг одоо ингэж харуулсан 5 ушуу мал байна. Тэгэл энэ домбом энэ бүх л ерөөсөө хэрэгдэг. Одоо энэ манай
жижигхэн мини одоо хэлбэрээр Монголын нэг өдөр энэ байна. Тэгээд манай ойдлчд маань энийг ингэж хийдэг онцлогтой. Цор ганц дахин давтагдашгүй энерги сэтгэл шингэсэн үндэсний бүтээгдэхүүний худалдан авалтаараа дэмжих нь таны бас миний эх орондоо оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм а. Бол би одоо энэ Монголын ард түмэндээ бол уриалмар л байна л да. Зөвхөн манайхыг биш юм а гэдэгтэй одоо бусад одоо энэ гар урлал буюу сайхан одоо энэ зээгт наамал байна, энэ арьсад нэгдлэл байна, эсгийн урлал гэх мэтлэнгээрээ ийм сайхан уламжлал өв соёлыг энэ харуулсан энэ гар урлаач нарыг дэмжиж те явах үгүй бол одоо энэ одоо манай энэ хийж байгаа хүүхнүүд нь одоо энэ хүмүүс маань одоо энэ хаалга хааж эхэлж илж штэ. Тэгэхээр тэрэн дээр бол маш их харамсаж байна. Тэгээ одоо зарим хүмүүс ингэдэг юм л та нөгөө энэ гар урлал маань одоо энэ танаа энэ одоо манай Монгол үндэсний урлал маань маш их үнэтэй байна гэж ярьдаг. Яагаад бол тэр чинь бас одоо би ял сүултээ би нэг яг нэг бодсон л тоо яагаад үнэтэй гэдэм бэ гэж бодохоор манайх чинь өөрснөө чинь масс үйлдвэрлэл биш байхгүй. Нэг бүтээгдэхүүнөө за ихтэл бол нэг 50 за бүр 100 ч юм уу. За манай бүтээгдэхүүнүүд бол ерөнхийдөө их бүтээгдэхүүнүүд нэг ширхэг нь бол за хамгийн ихтэл бол нэг 10 ширхэг л гарна. Тэгээд бүр одоо ингээл харахад одоо бүтээлүүд маань дандаа нэг шиг. Яг тэгэхээр энэ үйлдвэрлэгч нь байна. Одоо жижиг дунд үйлдвэрлэгч буюу одоо энэ Монгол дээл хийж байгаа эмэгтэйчүүд маань тэр хүмүүсийн хийсэн одоо бүтээлүүдээс гарсан одоо хайдал гэх юм уу одоо тэр өөцийг ашиглахгүй байгаа тэр өөцүүдээр бид нэр олон хүмүүсийг нийлүүлжсэн бүтээлүүдээр бид нэр юм хийж байгаа байхгүй. Манай монголчууд манаас өөрснөө бас дэлхийн маш их олон газруудаараас тархсан байна. Тэгээ тэр хүмүүс маань бас Монголоо санагалзаж тэ өв соёлоо бас тэрийг бас харуулах тийм юм гэртээ хадгалж тэ эсвэл одоо ямар нэгэн бас мэдээж тэмдэглэх үйл явдлууд болно шүү дээ тэ тэрэндээ зориулж бас хүмүүс манай бүтээлүүдийг бас авдаг дэмждэг болоод байна. Тэрэндээ бас бид нар бас баяртай байна. Мөн одоо гол сая сезон гэж ярьлаа. Тэр сезон гэх юм бол одоо манай одоо жуулчны сезон маш богинохон 6 сараас одоо нэг 10 сарын хугацаанд л болдог. Тэр үед бол манайхын үндэснийхээ гоё соёлыг харуулсан тий одоо нүүдэлчин ард түмнийхээ хэрэгжилжсэн одоо Монгол гэр тий эсвэл одоо дээлний ашигласан одоо Монгол тоон эсвэл одоо энэ таван ушуумал ийм сайхан энэ бүтээлүүдийг гаргасан бүтээлүүдийг бол энэ зүүмэл урдлын технологид оруулаад тий хийж байгаараа бас дахин татагдчихгүй ийм сайхан үн цэнтэй тий одоо энэ энерги шингэсэн бүтээлүүдийг хийж ин да. Тэгээд